За манай багш хордгоо сургуулийн багш Бадам гарав гэж багш хамтарч байгаа. Ингээ битээр энэ хичээлийн судалгааг явуулж байгаамаа. За яагаад судалгаа хичээд биш хичээлийн судалгаа гэдэг байгаа вэ гэхээр энэ анх энэ хичээл маань 2015 онд энэ заагдсан. 2015 оны хамгийн анхны хичээл энд байж байгаа. Энэ хичээл маань цаашдаа 2025 онд заагдаад одоо 2026 дахь ондоо бусад орон нутгийн багш нартай хамтарсан хичээл болгож явъя гэсэн зорилготой юм аа. За тэгэхээр зэрэг энэ анхны хичээл болохоор яг ингээд бичлэгээрээ үзэхэд ерөөсөн 1 минутын ч алдагдalgүйгээр бүх үйл ажиллагааг багш нар болгонд ил тод харуулж өгч чадсан тийм бичлэгтэй хичээл үлээ. Ирээдүйд ингэж хичээлийн судалгаад зориулагдаж хийгдэж байгаа шүү гэсэн зорилготойгоор бол тэр үед хийгээгүй. Яагаад ч юм ингээд бичлэг хийгээд энэ хичээл хийцэн ер нь би өөрөө анх багш болж эхэлсэн нэг 10 дахь жилээсээ эхлээл өдөр тутмынхаа хичээлээ дандаа ингэж бичлэг хийдэг байсан. Өөрөө нэг жижигхэн камертай. Тэгэл орой тэр бичлэгээ үздэг. Би ямар сул үг хэрэгжилж гин үү, яаж гин үү, үйл ажиллагааны хоорондын холбоос нь ямар байна уу гэдэг ингэсээр хагаад тэгээд энэ нэг бичлэг маань харин байж гин. Энэ бичлэг байснаа ч бүр мартцсан байлээ. За тэгээд энэ хичээлийн хамгийн ихний энэ процент гэсэн сэдвээ гаргаж ирсэн та нар бол одоо мэдж байгаа энийг би нэг бүрчлэн уншихад яах вэ? Бас тэр анализ дээр бүгдийн нэг бүрчлэн бичсэн. За тэгээд энэ зорилго нь болж гин үгүй юу гэдэг дээр хэдүүлээ ярилцъя. Энэ зорилгыг солих шаардлагатай юу? Энэ зорилгыг хэвээр нь үлдээх үү? Энэ дээр процентын гэдэг тэр үед МΟ-гийн эгээр бичижсэн бол одоо процентын гэдэг 90 үгийн эгээр бичнэ. 90 үгийн эгээр бичгийг бид өөрсдөө PP-н дээрээ засвараа хийчихнэ гэсэн самбарт наах энэ дээрээ засвараа хийж гаргана гэсэн. За зорилгоо болж гин үгүй юу гэдгийг багш нар маань саналаа хэлээрэй. Засах уу? Ямар үгээр солих вэ? За саналаа хэлэхдээ дандаа сургууль нэрээ хэлээд явна шүү. Яагаад тэгэхээр манай Бадам гарав багш протокол бичиж байгаа. 5 жилийн хугацаатай эн чинь хүчинтэй гэсэн үг. 5 жил дотроо зэрэгт ороход яах вэ? Орон нутгийн төвшөнд хичээлийн судалгаа хичээл явуулсан байх гэсэн заалттай тэргүүлэх зэрэг. Зөвлөх зэрэг нь болохоор үндэсний хэмжээнд улс даяар гэсэн үг. За саналаа хэлээрэй. За нэг бол чатан дээр бичээд яваарай гэсэн үг. Байна уу манай багш нараа? Байна. За тэгээд саналаа хэлэхдээ сургууль нэрээ хэлээд яваад байгаарай. Хэрвээ энэ зорилгыг өөрчлөхгүй энүүгээр нь явъя гэж байгаа бол энүүгээр нь явж болно. За эзэмших чадвар. Эхлээд болохоор 2015 онд шууд сурагчдаараа уншуулад явчихсан. Тэгвэл 2020 оноос эхлээд яасан бэ гэхээр энэ эзэмших чадвар үеийн суралцахын зорилт дээр байгаа энэ өгүүлбэрээ дээрээ яасан хүүхдүүдээр яриулсан. За энэ дотор мэдэхгүй үг байна уу? Бутархай гэдэг ер нь юу хэлдэг юм бэ? Ингээд бутархайн талаар анхны ойлголтыг нь өмнөхийг нь сэргэн сануулсан. Тэгээ энэ талаараа энэ бутархай гэсэн бас А4-дээр гаргасан үзүүлэн байгаа. Тэрийг бас би групп руу оруулах нь хэрвээ энэ хоёр чадварыг ерөөсөө л эзэмших учиртай. Яагаад процент хичээлийг сонгож явсан бэ гэхээр процент хичээлийг одоо 5 дугаар анги шууд хичээл эхлэнгүүт заах бүрэн боломжтой. Энэ хичээл 11 дугаар сард заагдсан хичээл байгаа юм. 5 дугаар ангийн хамгийн сүүлийн шахам хичээл нэг хичээл болж орж ирдэг. Учир нь энэ процент хичээлийг заахаар өмнөх бүх мэдлэгүүд яадаг баттгагддаг, сэргээн санагддаг. Тэгэхээр энэ их чухал хичээл байгаамаа. За тэгээ энэ хоёр чадвар дээрээ суйрлаж явсан гэсэн үг. За энэ яагаад энэ 5А ангийн 40 сурагчийг сонгож авсан бэ? 40-с өөр тоотой хүүхэд яагаад байж болоогүй юм бэ? 50 хүүхдээр аваагүй. Яг тэгэхээр 50-ыг 2-оор үржүүлээд 100 гарганаа гэл маш хурдан хэлчихнэ. Тэгтэл 35 өдргээл яхаар зэрэг 100%-тай болох боломж их багтай. Тэгэхээр 40 хүүхдээр авсан. Тэгтэл 2.5-аар үржүүлэхийг болохгүй штэ гэж бодож байгаа. 10-ын бутархайг бүхэл тоогоор үржүүлэх л орно штэ нэгжээр үржүүлэх гэж байгаа. 40 гэдэг тоо маань өөрөө бүхэл тоо. Хэрвээ хүүхэд гаргаж ирж чадахгүй бол багш яах вэ гэхээр
би өөрөө ийм төхөөлөх асуулт тавьж ирсэн. За тэгвэл одоо 40-ыг 2-оор үржүүлээд үзье хэд вэ? 80. 3-аар үржүүлээд үзье 120 болоод хэтэрчихлээ. Тэгвэл одоо 2 ба 3-ын хооронд байдаг ямар батархай тоо байж болох вэ гэсэн асуултаар л яасан 2.5 гэдэг тоог гаргуулад ирсэн. Манай ангийнхан бол шууд 2 дахь хүүхэд дээр шууд 2.5-ыг гараад ирсэн. Тэгэхээр зэрэг таад энэ хэрэглэгдэх хүн болж гин үү? За болохгүй энийг өөрчилъё, өөр бодлого болгоё гэвэл саналаа хэлнэ. Сургууль дээр бас ярилцаад энийг өөрчилж болно гэсэн үг. Тэгэхээр зэрэг сургуулиараа баг бүрдүүлээд бүрдүүлсэн багийнхаа зургийг тэр аймгийн тэр сумын тэдгээр сургуулийн судалгаат хичээлийн баг гэж зураг аваад сайхан групптэй оруулаад байвал сүүлд нь бидэнд материал 5 жилийн хөвчинтэй материалаа гэсэн үг. За дараагийнх нь үйл ажиллагаа. Яг энэ 4 минут 17 секунд дээрээс 3 дахь үйл ажиллагаа эхэлсэн. 4 минут зарцуулсан байгаа эхний 2 үйл ажиллагаанд ярилцаад процент гэдэг сэдвийг гаргуулж ирэхийн тулд. За тэгээд 5 минут буюу 6 минут орчим дээр энэ 3 дахь үйл ажиллагаа дууссан. Эхний 6 минутад. За энэ дээр ингээд асуулт нь яаж өөрчлөгдсөн бэ? 2015, 2020 онд ингээд харьцуулаад бүгдийг биччихсэн. Та өөрсдөө PB-гээ татаж аваад хоорондоо ингээ ярилцаад энэ асуулт болж гин үү болохгүй байх уу? За энэ хаалттай асуулт байна уу? Нээлттэй асуулт байна уу? Гэт ингээд ярилцаад засвараа хийх боломжтой. Бас чал өөрөөр зохион байгуулж бас болно шүү дээ. Тэр болгоныгоо яах вэ? Групптэй оруулж өгнө гэсэн үг. За 2015 онд болохоор цахим хичээлийн PB маань болохоор зэрэг ерөөсөө энэ өгөгдөлтэй ажиллах гэдэг энэ гараал өөр энэ зурагтан дээр слайд гүйгээгүй. За слайд дараа нь гүйхтэй бол 2015 оных дээр үнэлгээний дөрвөн бодлогон дээр хамгийн сүүлийн 4 жишээн дээр л гүйсэн. Өөр энэ дээр слайд хэрэгэлсэн юм ерөөсөө байхгүй. 2020 оноос хойш слайдэнд буюу PB-н дээр өөрчлөлт гарсан. За тэр нь яаж өөрчлөлт гарсан бэ гэхээр 2020 онд өөрөө цахим үед энэ хичээл маань заагдсан учраас ковидын үе байсан учраас гарцаагүй цаанаасаа цахим руу шилжих болж слайд маань өөрчлөгдсөн. Танхимын сургалт, цахим сургалт хоёр чинь шал өөр байдгийн билээ. За энэ 2015 онд бол ерөөсө бүх юмыг ингээд самбарт бичиж явсан. За багийн үйл ажиллагаатай байсан бол 2020 оноос багаар биш анги нийтээр болгосон. Яагаад анги нийтээр болгосон бэ гэхээр баг дотор суучгаад ингээд тойроос асан нэг 10-аад хүүхэд дээ шүү дээ. Би биенээсээ хариугаа харах бүрэн боломжтой. Тэгтэл анги нийтээр заахад нэгнийхээ тажидлахаа хүүхдийг л харна уу гэхээс биш 10 хүүхэд ингээд нийтдээ нэг 10 хүүхдийг харахгүй учраас хүүхдэд илүү их мэдлэг болж чадчихсан гэж бодоод анги нийтээр явсан. Тэгтээ та нар багаар зохион байгуулах уу, ангиар зохион байгуулах уу гэдгээ өөрсдөө бас ярилцсан. За бас ингээд энэ өгөгдөлтэй ажиллах гэдэг маань багаар зохион байгуулалт энэ дунд нь өгч ярилцуулна. Анги нийтээр тохиолдолд энийг тарааж өгөх шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр дэлгэцээр шууд томоор гарчиж байгаа учраас дэлгэцээ хараад за энэ өгөгдөл дээр юу өгүүлэгдэж байна вэ? Та нар яриараа гэл ингээл ерөөсөө маш олон асуултаар яригдах бүрэн боломжтой. Энд бас шууд хүүхдэд шууд хариу гаргаад ирээд байсан учраас энд бол минут их багц зарцуулж исэн. Тэгэхээр ангийн онцлог өөр. Би өөрөө их олон ангид 2015 оноос эхлээл ерөөсөө жил болгоны 5 дугаар ангийн бүлэг болгонд ороод заадаг байсан. Тэгэхээр анги болгоны онцлог өөр, анги болгоны хурд өөр. Тэгэхээр зэрэг одоо та нарын зааж байгаа болгон ч гэсэн өөр болоод явна гэсэн. Тэгэхээр энэ төлөвлөлтөөс яаж өөрчлөгдвөө гэдгээ бас бэлтгэл үе шатынхаа дараа эхний хичээлээ заачгаа та нар хэлэлцүүлэг хийгээ засан сайжруулалт хийн штэ. Тэр болгондоо протоколоо хөтөлж групп рүүгээ PDF болгоод оруулаад агаарэ. Дандаа сургуулийнхаа дээдлийн логотой. Яагаад тэгэхээр энэ групп дотор зүгээр ажиглагчаар орсон хүн багш нар маш их байгаа. Зүгээр туршлага судлах гэсэн юм гэсэн. Энэ групп бол туршлага судлах гэж орж байгаа групп биш. Юу вэ? Хичээлийн судалгаа буюу судалгаат хичээл явуулах гэж байгаа, хамтран ажиллах гэж байгаа групп. Хувь нэмрээ оролцуулах гэж байгаа групп. Заавал сандаа бичнэ. За судалгаат хичээлийн нэг онцлог яадгүй.
сайн талыг нь эхэлж магтаж хэлнэ. Дараа нь сайжруулах саналаа заавал хэлнэ. Заавал сайжруулах санал байгаа гэсэн үг ээ. За дараагийн үйл ажиллагаа энэ нөгөө процент гэдэг нь гарч ирж байгаа энэ. Тэгвэл 2015 онд ингэж явсан бол яг хэдэн хүүхэд оролцсныг бүгдийг ингэ бичсэн. Энэ үг гартал 10 минут зарцуулсан байгаа юм. 2015 оных их хурдтай анги дээр шүү дээ. Тэгвэл хурд удаантай анги дээр яах вэ гэдгээ бас та нар хоорондоо ярилцсанаа гэсэн үг. За 2020 оноос хойш болохоор энэ яасан? Нэг өөрчлөлт гараагүй дандаа яасан дэлгэцийн үйл ажиллагаа буюу цахим руу шилжүүлж цахим PP хэрэгэлсэн учраас энэ дэр нэг ганцхан энэ л өөрчлөгдсөн гэсэн үг. За одоо энэ дараа нь 2015 он буюу 2015-аас 19 оны хооронд энэ маань ерөөсөө энэ цахим дээр PP дээр өөрчлөлт гаралгүй ганцхан тэр өгөгдөлтэй ажиллах гэдэг дээр хичээлийн бүх минут нь өнгөрөөд хамгийн сүүлийн үнэлгээн дээр л өөрчлөгдсөн гэж хэлсэн тий. За тэгвэл 2022 оноос хойш яасан? Дэлгэцээр хуваалт болон бодолтыг бүгдийг гаргасан. За та нар цахим хичээлийг нь үзсэн баг тэр маань танхимын үед ч гэсэн харагдаад явсан. Тэр нь илүү ойлгомжтой хүүхдэд байсан шүү. За энэ хэрэглэгдэхүүнийг хийж хэрэглэж ч болно, хийж ихгүй байсан ч болно. Хэрвээ хийн гэвэл хийх арга зүйн тайлбарлаад өгчихсөн байгаа. Тэр арга зүйгээр нь хийн. Энэ хэрэглэгдэхүүнийг хийгээд авчихвал ганцхан процент хичээлд хэрэглэх гэж хийж байгаа хэрэглэгдэхүүн биш. Аравтын батархай дээр бас хэрэглэн шүү гэж бодож давхар хийгээрээ гэсэн. Энэ аравтын батархай таниулах гэж хийсэн хэрэглэгдэхүүн байгаа. 10 хуваалт, 100 хуваалт, 1000 хуваалт гээд. Тэндээс 100 хуваалтаа сонгож аваад энэ проценттай хэрэгэлсэн. Анх 2015 онд тийм их хүүхэд болгонд оногдохоор хийж чадаагүй байсан учраас баг бүрд 2-2-ыг оноочсон. Тэгвэл дараагийнхын жилээс 2015-аас 19 он гэдэг энээрээ 2020 оноос хойш багаар суугаагүй учраас хүүхэд бүрд тараасан. Хүүхэд бүрд тараасан гэхээр чинь ангийн одоо 40 хүүхэдээр 40 хүүхэд 50 хүүхэдээр 50 хүүхэд хосороо сууж байгаа хүүхдийн донд нэгийг өгч болно. Тэгээд хүүхэд болгоноороо хэлүүлээ явсан. Манай анги нэлээд хурдтай учраас хүүхэд болгон хэлэхэд бас минут баг зарцуулсан. 5 минут л зарцуулсан. Тэгвэл 2 хүүхдийн донд өгөөд яхад ингээд анги дотор 20 хүүхэд босоод 100-ны тэдэн процент гэж хэлээд явбал гарцаагүй л ойлгоно. 100 хуваалтын 100 хуваартай батархайн хүртүрт байгаа нь шууд процентоор илэрхийлэгдэх юм байна шүү гэдгийг ерөөсөө анги 100% ойлгоод үлднэ гэсэн үг. За тэгээд энэ дараа нь багш баттгах зорилгоор ингэж харуулад явцын үнэлгээ буюу цагаан самбар хэрэгэлсэн. Цагаан самбар дээр бичүүлэл өргүүлэл тэгэл ярилцаал самбарт бичээл ингээ явсан. Та нар хичээлийн үйл ажиллагаан дээр харсан баг. За одоо эндээс энэ ерөөсөө 100-ны 20-ыг сонгож аваад эргүүлээд энийгээ 100-ны 20 гэдэг маань 20% гээд тэгвэл энийгээ эргүүлж өргөөд за энийг аравтын батархайгаар илэрхийлж бичээрэй гэж хэлээл аравтын батархайг хэрхэн процентод шилжүүлэх вэ гэдгээ шууд явсан. За тийм саланг үйл ажиллагаа ерөөсөө байхгүй. Эхний өгсөн өгөгдөлтэй ажиллахын 5 ангийн 40 сурагчийн дугуйланд хамрагдсан гэдгээсээ хичээлийн төгсгөл хүртэл яг нэгнээсээ урган гарсан уялдаа холбоотой явсан. Ерөөсөө энэ тэндээс олон юм оруулж ирээгүй. Тэгэхээр үйл ажиллагаа хоорондоо их уялдаатай их гоё гарч ирдэг гэсэн үг ээ. Ямар ч ерөөсөө энэ ганц энэ хичээлч биш бүх хичээлийг ерөөсөө нэгнээсээ урган гарсан байвал нэг асуулт дуусаад шууд тэрнээсээ залгадаг байвал их гоё байдаг. За энд ингээ явж гин те. За дараа нь тэгээ энэ болгоныгаа хүүхдэр дүгнэлтийг гаргуулсан. Дүгнэлт болгоныхаа эцэст энийг самбарт байрлуулсан. Хүүхэд самбараасаа харж эцэст нь хичээлээ нэгтгэн дүгнэх бүрэн боломжтой. За энэ дээр ингээ 34 минут дээр 10 дахь үйл ажиллагаа дууссан. 10 дахь үйл ажиллагаа явсан байна. За одоо үнэлгээ эхэлсэн байна. Үнэлгээ эхэлтэл 10 үйл ажиллагаа явжээ. 10 үйл ажиллагаа шин дотроо сэтэлжүүлэх үе шат, шинэ мэдлэг олгох үе шат, баттгах үе шат гिचхэд одоо дүгнэлт үе шат. Энэ дүгнэлт үе шатыг яаж сайжруулсан бэ гэхээр зэрэг ингэж цаасан дээр бичүүлж наагаагүй. Сүүлд нь яасан бэ гэхээр за дурбан бодлого бодсон хэд үгээл тоолол
самбарт бичлээ. 4 бодлого бодсон тэд, 3 бодлогыг бодсон тэд, 2 бодлогыг бодсон тэд, 1 бодлогыг бодсон тэд. Анги хэдэн хүүхэдтэй вэ? 4 бодлогыг бодсон хэдний хэдвэ энгийн батархаагаар илэрхийлээрэй. Үнийгээ процент руу шилжүүлээрэй. Бүгд процентоор гараад ирнэ. Тэгвэл бүх проценттой хооронд нь нэмээд дунджийг оллоо. Хэдэд хуваагдах уу? 4-т хуваагдлаа. Тэгвэл одоо анги энэ хичээлийг хэдэн хувийн гүйцэтгэлтэй гаргаваа. Яг хичээлийнхаа сэдвтэй холбогдоод яасан. Үнэлгээ чинь гараад ирж байгаа гэсэн тэр үнэлгээ бол бас боломжийн санагдсан. За энэ нэг дугуй төрсөөс энэ дугуй төрсний хэрэглэгдэхүүнийг бас хийх боломжтой. Хүүхэд бүрийн гарт хэрэглэгдэхүүнтэй. Тэгээ явцын үнэлгээ, гар дохионы үнэлгээ бүгд хийгдчихсэн. Тэгээд энэ болгоныгоо та нар үнэлгээг яаж өөрчлөх вэ? Асуултаа яаж өөрчлөх вэ? За энэ хэрэглэгдэхүүн болж байна уу? Энийг яах вэ гэд бүгдийн нэг бүрчлэн бичсэн байгаа учраас та нар гаргаж тавьж гаад хоорондоо ярилцаад хичээлээ төлөвлөлөөд хэлэлцүүлгээ юу лээ? Бэлтгэл үе шатаа хийгээд хичээлээ бэлдээрээ. За тэгээд сүүлд нь энэ гарч ирж байгаа. Энэ болохоор зэрэг маргаашийнхаа хичээлийн сэдвэлжүүлэлт болгож гаргаж ирсэн гэсэн үг. Тэгээ ингээ хичээл дуусж байгаа. Хичээл дуусахад гэрийн даалгавар өгөөд дуусж байгаа. Бүх үе шат маань ингэж явсан. За яг 2015 оны слайд яаж ийм 1 2 3 4 5 6 7 8 9 ийм 10 слайдтай л байсан. Энд ерөөсөө слайд гүйлгээд багш дандаа тэр үед чинь удирдлага, алсын сайны удирдлага гэж байхгүй дандаа компьютер руу яваад байгаа зү. Одоо бол амар болсон шүү дээ. За дараагийнх нь ингэж өөрчлөгдсөн. За энэ 2017 онд ингэж өөрчилсөн байна. 100 хуваасны нэгийг ингэж анимашнтэйгээр гаргаж ирсэн байна. Бас л слайдын тоо цөөхөн байсан байна. За тэгвэл дараа нь 2020 оныхыг би PPG-ээр оруулсан байгаа шүү дээ. Слайднд болохоор нэг бүрчлэн дугуйлан бүрийнх нь яасан гүйж байгаагаар байгаа. Тэр чинь яасан 2020 онд ковидын үед цахимаар заасан учраас илүү гоё боловсронгуй болцсон байгаа гэсэн үг. За тэгээд энэ үнэлгээнд дээр хэрэгжилж байгаа энэ дүрийг өөрчлөх үү, өөрчлөхгүй юу гэдгээ бас өөрсдөө бодоорой. Би хэрэгээр 1/135 гэж авсан. 100 хуваартай батархайг яаж илэрхийлэх үү? 100 биш хуваартай батархай яаж илэрхийлэх үү? 10-ын батархайг яаж илэрхийлэх үү? Процентыг 10-ын батархайгаар яаж илэрхийлэх үү гэсэн энэ дөрвөн чадварыг яасан шалгачиж байгаа. Тэгээд эргүүлээд энэ эзэмших чадвар гэдгээ гаргаж ирж байгаад бас ярилцсан. Батархайг процентыг шилжүүлэхэд яах вэ? Процентыг батархай шилжүүлэхэд яах вэ? Ингээд энэ хичээл дуусангууд зэрэг маргааш нь процентын үндсэн бодлогод орно. Энийг олон хоног давтах ямар ч шаардлагагүй. Ерөөсөө 40 минутын хичээлд анги 90-100% гүйцэтгэлтэй ойлгоно. Ойлгохгүй үлдэх ямар ч нөхцөл байхгүй. За тэгвэл маргааш нь шууд энэ хоёр чадвараа гаргаж тавьж байгаад энэ хоёр чадвар дээрээ тулгуурлаад процентын үндсэн 3 бодлогыг бас 1 цагт 40 минутад заадаг. 40 минутад харьцуулан заагаад бас бүрэн ойлгодог. Ийм арга зүйтэй 2 цагийн хичээл төлөвлөгдөхтэй бол хичээлийн хөтөлбөр дээр 10 цагаар төлөвлөгдсөн хичээл байгаа юм. 10 цагийн хичээлийг бид 2хан цагт ангийг 90-с дээш хувийн гүйцэтгэлтэй ойлгуулах бүрэн боломжтой шүү гэсэн арга зүйгээр хичээлийн судалгааг ингэж оруулж ирж байгаамаа. Тэгэхээр зэрэг та нар дээр бас энэ маань хэрэгжих нь үгүй юу гэдгийг та нар яах нь судлаад энэ хичээлийг явуулаад чээ гэсэн саналаар манай 20 дугаар сургуулиас оруулж ирж байгаа юм шүү. За 2024 оны 5 дугаар ангид заасан маань энэ харагдаж байна. Энэ бол манай анги биш. Манай анги бол өөрөө 2025 оны анги. 5 дугаар би одоо 1-р ангитай. 2025 оныхаа харин зургийг олж чадсангүй энэ дээр зургийг нь тавьчих нь гэсэн. Тэгвэл тэр 2025 онд олон багш нар суулгаж заагаагүй л дээ. Хичээлээ ингээд жил болгон заагаа явчихдаг болохоор бүр манай багш нар бүр цээжилсэн дээ одоо. Ийм байгаа. За энэ 3 хэрэглэгдэхүүн нөгөө дүгнэлтийн 3 хэрэглэгдэхүүн чинь энэ байж байгаа. За энийг өөрчлөх үгүй юу гэдгээ өөрсдөө бас ярилцсанаа гэсэн. За одоо тэгвэл одоо хэдүүлээ яах вэ ийх үү гэдгээ ярилцъя. Би юугаа шеэр болгочихъя бүгд дэлгэцээ нээчих. Одоо хэдэн багш орж ирсэн? Бүгд юугаа ягаарай. 6 гаргаараа гэх үү юу гэх юм бэ? Камера нэг юм шүү дээ тий. Үг нь орж ирэх болчихдаг шүү дээ. За тэгэд хизээ заах вэ гэдгээ
За яагаад энэ амралтын хугацаанд зохион байгуулсан бэ гэхээр амралтаар багш нар жоохон чөлөөтэй байх үедээ хоорондоо ярилцаа бага бүрдүүлээд итгэж гэсэн зорилготой. За тэгээд би өөрөө 5 дугаар ангийнхаа багш нартай, Бадмаг багш үтээр 5 дугаар ангийнхаа багш нартай бас бусад зэрэгт орох багш нараа ураад ингээд нэг баг бүрдүүлсэн. Зэрэгт орох ойрын 5 жилд зэрэгт орох багш нар хамгийн чухал. Зэрэгт орж иж бид бас хэдэн төгрөгөөр нэмэгдүүлдэг учраас тэгээ бага бүрдүүлчихвэл 5 жилийн хугацаатай шүү дээ. Тэгээд одоо эхний тайлангууд нь байгаас араас нь үргэлжлүүлээд бид яах вэ? Тайлангаа нэмчих гэсэн. Хамгийн гол нь та нар бүх юмаа хийхдээ сургуулийнхаа логотой хийн, зургаар баталгаажуулна, хэрэгцүүлэг хийж байгаа, зургаа тавина, хичээл зааж байгаа үеийнхаа заавал бичлэг гэдэг ах чи юу аах вэ? Зураг тийм ээ. Тэгээ бүтэн хичээл чинь бол ямар ч алдагдaltaгүй гоё хичээл байгаас бичлэг нь яасан сайн хийсэн тэр үед ямар ч хүнээр хийлгцсэн мэдгүй тэгээ гоё хийж өгсөн байлээ. За тэгээ саналаа хэлээ. Хизээ заах вэ хэдүүлээ хичээлээ. За манайх бол 20 дугаар сургуулиуд 26-нд нийслэлийн хичээл орно. Цагаан сараас өмнө заагаад дуусгая гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр зэргийн материал хэдэн сард авдаг вүлээ? 4 сард авдаг тий. Тэгэл март өдргээл явчихна. Ерөөсөл 2 дугаар сарда цагаан сарын өмнө заагаад дуусчихвол зүгээр юм да. Одоо бол 5 дугаар ангийнхан Ардын батаргаагаа үзээгүй байх гэж байхгүй. Ингийн батаргаагаа үзээгүй байх гэж байхгүй. Бас тэд нар чинь шалгалтандаа бэлтгэхэд хэрэгтэй учраас процентыг эхлээд эртхэн заачихвал их зүгээр. Энэ 11 сард заагдсан хичээл 2015 оных. За та яг юу гэж бодож чинь 5 дугаар ангийн хичээл сонгож авсан ийм учиртай шүү. Саналаа хэлэхдээ дандаа хаягаа хэлээ сургуулаа хэлээд нэрээ хэлээд яваараа ягаад гэхээр протокол бичиж байгаа учраас. Тэгээд их олныг хавтгааруулахгүйгээр цөөхөн байх тусмаа чанартай хичээл бол тийм ээ. За миний таньж байгаагаас бол 13 дугаар сургууль байна. 13 дугаар ариун хишиг сургууль дээр хэрэгжүүлэе гэж бодож байгаа юу? Уучлаарай агш. 13 дугаар сургуулийн багш ариун гişиг байна уу агш? Манайх би болохоор нөгөө баг болох 2 3 багш маань бас энд орцсон байгаа. Тэгээд нөгөө 3-таагаа яриад бас л яг цагаан сараас өмнө заана гэл заагаад үзье гэлсэн бодолтой л байж байгаа. Тэгвэл би болохоор ингэж бодсон багш. Эхлээд нөгөө ангийнхаа бас нөгөө төвшөнд тохируулаад бас заавал яах юм заавал гэд би одоо өөрөө бол 4-р ангитай л да. Тэгэхээр би нөгөө 5-р ангийнхаа багш нартай ярьж агаад тухайн ангийнхаа нөгөө хамгийн ихний нөгөө нэг жишээ бодлого байгаа шүү дээ тий. Тэрийг яахаар байна гэдгийг эхлээд нэг багш нараас асууж агаад тэр эхлэлийн бодлогыг нэг жоохон хөнгөрүүлэхээр байна уу эсвэл яг тэргүй хэвээр ингээд заахаар байна уу гэдгийг нэг хараад тэгчгээд баримжаа аваад тэгээд тэрнээс цаашх үйл ажиллагааг бол ерөнхийдөө байгаагаар нь эхлээд нэг анги дээр заагаад үзье гэсэн бодолтой байгаа. За тэгтээ нөгөө нэг зорилгоо бас ингээ гэж бодож байгаа нөгөө нэг юу суралцсан удирдамжийн дээр байгаа нөгөө 5-1-ийн энэ К гэд зорилго юу байгаа штэ. Тэгэхээр тэрийг процентыг тэмдэглэх тоо хэмжээний хэсгийг процентээр илэрхийлэх гэсэл гээд өөрчилчихвэл бас болох юм байна гэж ойлгосон. Тэрэн дээр тэрэг хамгийн ихний хичээл учраас тэгэл ойлгуулчих гэж би бодоод байгаа. Тэгээд нөгөө 3-4 багштайгаа бас ярилцсан. Нөгөө ангиудынх нь бас нэг төвшөнд тааруулна. Зарим ангиуд их сайн шууд нөгөө нэг хилчих бах. Гэтэл нөгөө хэд дахин хэсгээд байлаа да 40 дахин биш ээ 2.5 дахин хэсэг. 2.5 тийм. 2.5 дахин хэсгэн гэдгийг чадхаар байна уу? За тэр багшаас нь бас асууж агаад хэрвээ яах юм бол зөвхөн тэр ихнийхээ жишээг солиол тэгээ бусдын яг тэргээр нэг заагаад үзье гэд тэгэл яриад бодол байж байна. 2.5-ыг хэрвээ гаргаж ирэхгүй байвал 2 дахин хэсгээд үзье. За тэгвэл 3 дахин хэсгээд үз. Яг тэр бүхэл тоогоор үржүүлэх орж ирдэг учраас. Тэгээ нөгөө тэгтэй тоо учраас бас учиртай. За тэрийг хоорондоо ярилцаарай. За.
За өөр багш нараас орж ирсэн багш нар болгон л саналаа хэлсэн дээр те. Тэгээ өгш нөгөө үнэлгээний нөгөө нэг үнэлээд байгаа шүү дээ. Үнэлгээний хэсэг дээр нөгөө шууд бодлогоор би ятсан байсан. Тэр үл ёстой яг надад бол үнэхээр таалагдсан. Тэр би бүр яг тэр чигээр нь авна л гэж бодож байгаа. Тэр бодлоготой яг нөгөө хичээлтэй гоёлдоотой холбоотой нэг өөр илүү төвтөө нөгөө үнэлэх тийм юм хайж майхгүйгээр яг л нөгөө хичээлтэй холбоотой үнэлгээ явагдсан байсан. Тэрийг яг бол тэргээр нь л заана л гэж. За баярлалаа. За баярлалаа. За өөр. Орой мэндэ бүгдэнд нь энэ орой мэндийг хүргье. За би давхны тосон цэнгэл сумын багш байгаамаа. Тэгээд энэ жилийн тухайд бол би 1-р ангитай байхгүй юу? Өнгөрсөн жил 5-р ангитай байсан. Тэгээд одоо болохоор нөгөө 5-р ангийнхаа багштай уулзаад одоо хамтрагт нэг багш маань цуг орцсон байна л да, энд ороод ирсэн байгаа, сонсож байгаа. Тэгээд 5-р ангийнхаа багш нартай уулзж агаад ангийн төвшин бас өөр байгаа даа хүүхдүүдийн. Тийм учраас эхний ээлжинд ямар ч байсан би яг байгаагаар нь зааж үзээд тэгээд сайжруулах саналаа ярьцдээ мүү гэсэн бодолтой байгаад байгаа. Миний хувьд бол яг өөрчлөлгүйгээр. Гэхдээ хөдөө орон нутгийн хүүхдийн чадвар төвийн хүүхдүүдийн чадвар бас өөр байх нь үгүй юу? Ялгаа харагдах нь үгүй юу гэж бодоод ямар ч байсан эхлээд би байгаагаар нь зааж үзье гэж бодоод тэгээд саналаа ярилцаа сайжруулах зөвлөмжөө ярилцъя гэсэн бодолтой л энэ одоогоор бол. За хичээлийн бичлэгээ яагаад ингэж ил тод нийт тавьчих вэ гэхээр тэр хүүхдүүд 2015 оны хүүхдүүд нь одоо бүр ихтэй сургуулийн 4-р курс олцсон учраас боломжтой гэж одоо тавьчихсан. За өөр энэ бас их гоё санаа байна тий. Яг байгаагаар нь заагаад тэгээд ярилцаад дахиад өөрчлөх үгүй юу гэдгээ хэдэд зааж болно шүү дээ. Хичээлийн судалгаа бай судалгаад хичээл чинь заавал тэгж бүрэн төгс яхтаа биш шүү дээ. Бидний хичээлийн зорилго юу вэ? Багшийн арга зүйг сайжруулах гэж би бол зорилго тавьсан. Та нар юу гэж бодож байна? Ангийн одоо хүүхдүүдийг судлах гээд байгаа мó? Хүүхдүүдийн оролцоо судлах гээд байгаа мó? Багшийн асуултыг судлах гээд байгаа мó? Хэрэглэгдэхүүн судлах гээд байгаа мó? Тэгэхээр зэрэг багшийн арга зүй гэхээр зэрэг бүгд цогцороо орчих юм байна гэж бодоод багшийн арга зүйг сайжруулъя гэсэн зорилго тавьчихсан. За зорилго маань бас болж гин үгүй юу? За. Бид одоо нэг шинэлэг юм л нэвтрүүлэх гээд байгаа байхгүй хэдүүл тал талаас нь нийлээл уг нь сургууль дээр л явдаг штэ. Гэтэл биднээс юу гэж шаардаад байдг вэ? Орон нутгийн төвшөнд үндэсний төвшөнд гэж яваад байдаг. Тэгэхээр зэрэг онлайнаар ингэж байж болох уу баг бүр тэгээд одоо нэг хэсэндээ мэргэжлийн багш нарын бүлгэл гэсэн үг шүү дээ энэ чинь. За. Хоёр багш маань ярьчихлаа. За ямар ч гэсэн хоёр сургууль дээр маань хэрэгжинэ гэж ойлголоо. Сонсогдохгүй байна. Микрофон чинь хаалтайлах шиг байна да. За тэгвэл юугаар саналаар юугаар биччихээрэй тий? Энэ бичлэг орон доор нь биччихнэз. Коммент хэсэг дээр бас биччихэж болно шүү дээ. Хичээлээ бүрэн ер нь үзсэн үү? За дараагийн багш.
Яг энэ юугаараа явсан дээр бах та тэгээд групп дотор нэг баахан ингээл одоо бид хэд ч ингээ материал бүрдүүлээд яан штэ. Тэгэхээр зэрэг ингээл бэлэн юм авах гэсэн зорилготой туршлага судална гэсэн хүмүүс бас байгаад байна те. Тэгэхээр дахиад чинээр групп гаргаад одоо хүсэлтэд над руу ч юм уу бадмгаар багш руу явуулаад нээгээд тэгээ нөгөө групп бас хаачж болно те. Юу гэж бодож байна? За юу гэж бодож байна? Тэр бас тэгээ групп маань хичнээн хаалттай групп гээд админ хүлээж авна гэсэн боловч ингээ хүн болгон бас орчхоод байна. Бүр гайхаад байна. Тэгэхээр тэр чигээрээ урилга явцсан байсан. Facebook бас өөрчлөгдөд болохгүй байна. Тийм билээ багш нөгөө пэйж ажилуулдаг та нөгөө нэг хамтдаа хөгжигээд пэйжтэй шүү дээ тий. Тийм. Ийм пэйж ажилуулдаг админууд нөгөө нэг ийм групп нээчихээр ерөөсөө тэр пэйж дээр байгаа баг бүх хүн орох боломжтой юм билээ. Тэгчтэй юм билээ ер нь. Тэр энэ Facebook-ийг бас нэг тохиргоо багш байгаа юм. Тэгвэл бадамгаараа яавал зүгээр юм биш үү те? Би өөр нөгөө бас пэйжтэй тэгсэн чинь нөгөө манай ангид бүр манай пэйж дээр байдаг бүх бараг хүмүүс дахиад орсон. Манай ангийн эцэгчүүд бүр гайхаад хүүе ийм амар олон хүнтэй болтой гэд нөгөөдгөө харсан чинь бүгд орсон байсан. Тэгээ би өөр сая оны өмнө шүү дээ. Тэгсэн бүгдийг хассан шүү дээ. Тэгэхээр тийм давхар ордог нэг тохиргоо байна л яриа. За тэгээ наадах хамаагүй замбраагүй олон хүн орчхоор санал хэлэхчгүй бидний санааг сайжруулж өгөхгүй тийм олон замбраагүй байжснаас яг ингээд үнэхээр хэрэгжүүлж байгаа болоод өөртөө ороод тэгээ тэн дээрээ саналаа хэлээд сайжруулаад явал үр дүнтэй байх юм болов уу гэж би бол бодож байна. Яг хэрэгжүүлж байгаа улсууд нь нэг баг групп болоод орох юм бол зүгээр юм л үү. Завхнаас хоёр багш байна. За бүгдээр нь орой минь төргий. За би завхны тосон цэнгэлийн 2 дугаар сургуулийн багш байна. Саяын хишиг жаргал Отгон заяа гэд бид хоёр нэг сургуульд ажилладаг. За тэгээ бид хоёр бол бас ерөнхийдөө бол ойлгосон. Тэгээд ерөнхийдөө яг би бас 2 дугаар ангитай. Тэгээ нөгөө одоо бас бүлгүүд дээр бас яг энэ хэвээр нь бол туршиж үзээд тэгээд харин тэр судалгааныхаа чиглэлийг илүү бараг жоохон бүр ингээд нарийн болгоод яг бүгдээрээ яг энэ дээр нь судлаад үзье гэд чиглэлээ бүр нарийн болгоод асуултаа боловсруулчаад тэгээд дараад нь хоорондоо саналаа солилцоо ярилцвал бүр илүү бас тодорхой болж өгч магадгүй юм болов уу гэж бодож байна бас. Тийм нэг санал байна. Сая хичээлээ бүгдийг ингээд тайлбарлаад ялаа л да. Яг ингээд үйл ажиллагаа болгоныг яг энэ чигээр нь явах уу, яаж өөрчлөх вэ гэдэг яг сургууль дээр ярилцсан. Пибэн дээрээс бүгдийн нэг бичлэн өчигдөр би одоо хэдэн цаг сууж тэр хичээлийг үзэж бичвэ. Тэгээ бичсэн. Ерөөсө бүгдийг бичсэн. Тэгээ ямар ч алдагдaltaгүй бичигдсэн бичлэг байлээ. Хүүхдийг ингээд басаа ярихад тэр хүүхэд гарч байгаа юм. Багш асуугаад багш гарч байгаа юм. Тэр ерөөсөө 1 минутын завсар гаргаагүй бичсэн тийм мэрэгжлийн хүн бичсэн бичлэг учраас тэрэн дээр яг энэ хичээлийг тэр чигээр нь явах уу, яаж өөрчлөх вэ гэдэг ариун хишиг багш бас хэлсэн тий. Хэн багш болохоор зэрэг яг эхний одоо 1-р хичээлээ яг энэ чигээр нь яваад үзье. За тэгээд хэлэлцүүлгээ хийгээд болж гэнэ үү, болохгүй байна уу? Юуг нь өөрчлөх вэ гэж засан сайжруулах хичээлээ заа гэсэн багш бас болж байна. Тэр чинь бол сургуулийнхаа өөрсдийнхөө онцлогоор яваарэ. Яг тулгаж байгаа юм бол биш.
Тэгээ хүүхдээс юу гэж асуух вэ гэж бид нар чи бодоод идэг шүү дээ. Асуултын хүртэл бүгдийг бичсэн байгаа учраас асуултаа хүртэл ингэж асуувал болж гин үү? Өөрчлөх үү гэдгээ бас боломжтой байгаа байхгүй юу? Тэгээ нэг хичээлийнхаа хөтөлбөрийнхаа бас хөтөлбөрөө бичнэ. Эхний хөтөлбөр ямар байсан тэгээ одоо яаж өөрчлөгдөж гэнэ вэ гэдгээ бид нар бас арт талд нь хавсаргана. За тэгээ би дүгнэлт үнэлгээг оруулсан байгаа. Тэгтэл 2015 оны үнэлгээ чинь масштабтай газар явж байгаа. Тэгэхээр дотроос нь яг аль алийг авч энэ үнэлгээгээ хийх вэ гэдгээ хэдүүлээ ярилцсан. Тэгээ яг тухайн хичээлтэй холбоотой хэдэн бодлогыг нь аваад тэр дараагийн үндсэн 3 бодлогыг бол энэ судалгаанд оруулаад яах юм өсөрдөн. Бодлогонуудыг нь хасаал яг энэ хоёр чадварынхаа бодлогуудыг ялгаж аваад заасан ангиудаасаа яаж шалгалтаа авчихъя дараа зааж дуусаад. Тэгээд анализаа хийгээд тэгэхээр зэрэг нэрэл хотын сургууль ямар байна уу? Хөдөөнийх ямар байна уу? Сумынх ямар байна уу? Тэгвэл 2015 он нь ямар байна уу? 2017 он ямар вэ ингээд он оны харьцуулалт бас гараад ирнэ тий. За нэмж ярих багш байна уу? Сонсогдохгүй байна. Ангид зааж байгаа хичээл чинь 2000 хэд оных байлаа гэж? 15 оных байсан. 15 оных байсан тий. Тий. Яг цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үеийн анги байхгүй юу? Харин тийм байна. За отгон багшийг сонсогдохгүй байна. Саналаа биччихээрэй. Бичлэг орохоор. Байна уу? Орой минь багштраа. Бодны сайхан 5 дугаар ангийн багшаага. Тэгээд би хичээлээ бүгдээр нь үзээд яг энэ үйл яг таны энэ бэлтгэсэн яг энэ хичээл яг энэ үйл ажиллагааг нь ангитай зааж үзьгээд бодож байгаа. Тэгээд яг заах гэхлээр би яг манай энэ сургууль 5 дугаар анги нэг бүлэгтэй байхгүй юу? Манай ангитэй 31 хүүхэдтэй. Тэгээд яг ингээ хичээлээ заагаад ингээ яг сайжруулах гэхлээр одоо нэг анги дээр одоо яаж сайжруулах вэ гэж бас бодоол юм да. Ангиа 2 3 болгоод төвшнөр нь ялгаад 2 3 болгоод тэгээ хичээлээ сайжруулах уу яах уу гэдээ бас энэ дээр бас би жоохон эргэлзээд байгаа тань л та. Нэр ямар юм бэ те нэг бүлэгтэй ангиуд сургууль байгаа шүү дээ. Тий харин. Тэгээ энэ дээр амар яаж сайжруулалт хийх вэ гэж бодоод байгаа байхгүй юу? Ингэж болно шүү дээ. Энэжлийнхээ анги дээр заалаа. Дараа жилийн 5 дугаар ангид яг хөө тэгээ заагаад ингээд сайхан ингээд материалаа бүрдүүлээд бидрийнхтэй бүрдүүлээд харьцуулчих шүү дээ бусад ангитай. Дараа жилийнхаа 5 дугаар ангид заагаад өөрийнхөө энэжлийн заасантай харьцуулалт хийж судалгаачин гарч болно. Зэрэг тэзээ орох бай. Зэрэгт одоо тэгэл удахгүй уг нь орохгүй л байгаа. Тэгэл жил заагаад явчих болно. Би бол одоо жил болгон заагаад байдаг учраас бүр ингээд тэгсэн ирнэл өмнө нь үздэг шүү дээ юм аа. Мартчих гад байдаг байхгүй юу? Тэгээ эхний даалгавар багш 2.5 дахин ихсгэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ингээд яг өмнө анги дээр ингээд яг энэнгээр ингээд туршаад ингээд заахлаар дараагийн бас анги дээр сайжруулахаар яг энэ 2.5 гэдгийг хүүхдүүд яг аль нь яг сайн гаргаж ирэх үү гэдгийг бас юу энийг бас өөрөө бас судалж үзэх гээд байгаа. Хүүхдүүдийн төвшин өөр болохоор тий. Тий. За баярлалаа.
Тэгэхээр гоё л юу гарч ирж штэ хөдөө сум Улаанбаатар хоёрын ингээ хооронд нь холбогдож чинь гэсэн үг байхгүй юу? Тавдугаар ангийн багш нар орж ирмээр санагдаад тахын. Тавдугаар ангийн багш нар нь их цөөхөн байгаа тахын тий. Одоо улсын шалгалтад гарцаагүй ирдэг чинь процентын бодлого шүү дээ. Процентгүй юм байхгүй шүү дээ. За. Тэгвэл одоо ингээд дахиж хэдүүлээ ингэж уулзалт товлох уу яах уу? Ер нь юу гэж бодож байна? Материалаа бүрдүүлээд зургаар баталгаажуулаад ингээ явах уу? Эхлээд багшаа нэг хичээлээ заачихъя. Тэгээд заагаад бичлэг хийгээд тэгээд нэг өөрийн гэсэн за ингээд нэг заачин чинь ийм болчлоо даа гэж таны хичээлдээ нэг харьцуулах юм гарч ирж штэ тэнд те. Тэгснийхаа дараа харин нэг уулзаад ахиж бас нэг цаг товолж уулзж агаад тэгээд нөгөө цаашаа харин яаж зохион байгуулахаар гэдгийг нэг бас яриад үзт юм уу? Тэгвэл одоо энэ хичээлийн орох 7 хоногийн сүүлийн 7 одоо хичээлийн эхний удирлын эхний 7 хоногийн сүүлийн 4 гэх юм уу 5 дахь өдөр нь л би хичээлээ заая гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь нэг тэр цагаан сараас өмнө бүгдөө нэг хичээлээ заачих л да. Ядаж тий эхлээд бүр нэг заагаад тэгээ боломжтой хичээлдээ нэг харьцуулж үзэхээр нөгөө яг ангийн төвшин нөгөө сум аймаг юунууд ялгаанууд гараад ирэх юм чинь бас нэг харьцуулга ярих юмтай болж байгаа. Тэгж бодож байна. Тэгээ нэг үе бодвол бид нар чинь сахимаар хичээл заагаад аяг сурчаад байгаа шүү дээ. Техник технологийн ч гэсэн тий ямар ч байсан гар утсаараа хүртэл бичлэг хийчих шүү дээ. Тий. За. Тэгвэл тэгээ өнөөдрийнхээ уулзалт нэг групп болоод орчих юм чинь групп дээрээ яг багш нартайгаа нөгөө тусдаа уулзаад сургууль дээрээ ярилцаад яг тэдэнд заахаар боллоо гэдэг хуваарьудаа бичээ явуучих юм шүү. Тэгээд бүгд заад дууссныхаа дараа нэг уулзалтууд тий яг юм шүү гэж боддог. Тий. Манай Бадамгаар багштай багшийн хаяг нь яг энэ хаягаараа тий. Хаяга бичихгүй Facebook хаяга. Тэгээд өөрийнхөө Facebook руу холбогдоод би одоо яг группд энэ хаягаараа орно шүү гэж. Тэгээд өөрөөсөө бас хүнээ нэмээ явж болно шүү дээ. Нөгөө хамт заах багшгаа тий. Багш нараа энийг нэмээ эдэргээд ороод идэг шүү дээ. Тий. Тэгээ явбал яах вэ? Тэгээ яах аргагүй би энэ группд нэгдмээр байна. Би хоцорчжээ гэсэн хүнийг авч болно тий. Тэг. Тэгвэл би групп үүсгэж болдгүй юм байна. Харин тийм нэг тийм тохиргоо байна л явш. Хэдэн 100-аараа нэмэгдсэн байсан шүү дээ. Баахан урилга. Тийм нэг мойс чинь дэмжидэггүй гэдэг байгаа шүү дээ. Өнөөдөр нөгөө сургалтанд. Гэтэ та нөгөө нэг групп дээр чи админ гэж байж исэн мэт юм шүү. Тийм тэрлүүч таны тэр хувьч админ гэсэн байсан тэрлүүч л чатчихжээ л тавшаа тий. Тэгээ би одоо групп дээр оруулсан хичээлүүд өдрөө бүгдийг нь устгахчих. Тэгээ бэлэн юмас ингээд идэхгүй оролцоогүй байгаа улсад бэлэн юм өгөөд яах вэ? Бүх юм нь бэлэн оруулчихсан юм чи. Одоо өнөөдөр оруулсан юмыг амжаа бүгдээрээ татаж аваад яасан байна гэж байхгүй л тий. Тэгээ хэдүүлээ шинэ групп үүсгэчихээ тийх үү? Тэгээ бид нэр нөгөө хамт заах багш нараа
хин багш руугаа хилээд оруулаад явчих. Тийм. Тэгээд төхөө. Тэгээ. Тэгээ нэг жоохон эхэлсэн юм нэг үр бүтээлтэйхэн дуусгая. Тэгээ нэг гоё ингээд материалтай болоод нэг PDF болгоод зэргийн материал одоо онлайнаар цахимаар авдаг болсон дандаа PDF-ээр л авдаг байлгүй дээ тий. Файл Тэгээд авсан. ашиг байсан өнгөрсөн жил. За. За тэгвэл Бадмын гараа багш руу хаягуудаа юу явуулчихарай. Миний аяг бям барагчаа гэж. За тэгвэл өнөөдрийнхээ уулзалтыг дуусгая. Баярлалаа. За. Бүгдээрэндээ нь ажлын амжилт хүсье. За ямар гадна. За сайн цагаарай. За сайхан амарцгаагаарай. За. Шуурга